За 92 дахь дугаар. Өнөөдрийн дугаарыг уран зохиолын номон дээрээс бэлтгэсэн. Гэхдээ энэ уран зохиолын ном маань манай подкастын дугааруудаас сэдвлэн зохиогдсон гэдгээрээ онцлог. Тэгэхээр бидний өмнө нь сонссон дугааруудыг уран сэтгэмжийн аргаар юм ном болгож гаргасан Шуурайн Солонгоо гэд зохиолчийн Зүнж гэдэг нэртэй номноос. За энэ ном нь болохоор баг 200 орчим нүүр 100-аад хуудас гэсэн үг. Тэгээд хамгийн өөр таалагдсан хэсгүүдийг за нэг 5-6 нүрэл байх. Та бүхэнд хуваалцъя. Зүнж гэх энэ уран сэтгэмж туужийг уншихад зохиолч маань манай подкастыг маш сайн ойлгож миний хэлэх гээд байсан тэр номнуудын ард хэлэх гээд байгаа мессежийг энэ номоор уран сайхны аргаар ингэж гаргаж өгсөн байна гэж харагдчихээн. Энэ тэндээс нь түүж сонсоогүй баг бүх дугаарыг сонссон юм шиг санагдлаа. Тэгээд сонсох дээрээ маш сайн тэр цаад өгч байгаа мессежийг ойлгож уншсан хүн юм байна. Тэгээд тэрийг маш гоё байдлаар ингэж илэрхийлсэн ном болгож гаргасан байна. За товчхондоо гэх юм бол энэ номон дээрх агуулга нь бяцлалаар бэлгийн мэлмигээ нээсэн монголчуудын ярьдаг бол тэр бэлгийн мэлмигээ буюу боргоцоо булчирхааныхаа үйл ажиллагааг дараагийн түвшинд гаргаж чадсан. За бяцлаглын монголчуудын бяцлаглын тэр 7 түвшний за ямар ч байсан 3-аас дээш түвшинд очсон. 4-5 дахь түвшинд ч юм уу очсон. За тийм бүсгүйн тухай гардаг. Энгийн хүмүүсийн хийж чадахгүй тэр зүйлсүүдийг шидийн байдлаар хийж харуулсан байгаа учраас маш их хүмүүс ингэж уулзаж, үзүүлж харуулах ч юм уу сургаал номлолын сонсох ч юм уу. За бяцлал хамт хийх гих мэтийн юм үйл өрнөж байгаа. Энд дээр гэсэн байгаа. Би бурхан биш, хүсэл биелүүлэгч бүр биш. Та бүхэн надаас юу гуйгаад байгаа юм бэ? Та нарын хүсэл гуйлд шившлэг надад яг л хадаасаар хатгаж буй мэт нөлөөлж байна. Харин та нар өөрөөсөө хайр инэрлийн долгион цацруулбал надтай нэгдэж болно. Тархинд чинь үүрлсэн муу бүхэн, бид чинь шүглсэн бүхэн арилах боломжтой. Энэ л миний та нарт хийж өгч чадах зүйлээ. Тэгээд энэ бүсгүйгээ сайхан ууцгаж ирсэн гадна дотны хүмүүс асуусан байна л да. Тэр асуултаас нэг хэдийг сонирхуулъя. Нүглээ харилгаж болох уу гэсэн чинь хүн болгонд алдаж эндсэн санаатай санаандгүй гим нүгэл гэж байдаг. Харин түүндээ гутран шаналж уруудан доройтох биш. Хийсэн гим нүгэлдээ гимшин хойш дахин нүгэл үлдэхгүй алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Нүгэл хийхгүй байхыг хичээнэ гэдэг нь өөрөө буян юм гэсэн байна. Энэ маш гоё хэлсэн хэсэг санагдсан. За багшаа би саяхан хүүхдээ алдсан юм. Би нас барсан хүүхдийнхаа төлөө юу хийж чадах вэ? Ямар буян үйлдэх вэ гэсэн чинь буян гэдэг бол гаднаас орж ирсэн шилжмэл утгатай үг. Монголоор хишиг гэдэг байсан юм. Хүүхдийн буян заяа гэж зүйл бий. Тэр нь сайн сайхан бүхнийг амьдрал дуудан авчирдаг талтай. Та хоёрын хэцүү зам туулж байгааг хараад энэ хоёр хүнд туслаарай гэж илгээгдсэн Бурхны элч бол хүүхдүүд юм аа. Тэд яагаад буцдаг вэ гэвэл өөрийн урд насны төлөөс нь тийм богино наслахад оршиж байсан байх талтай. Та ганцхан өөрийн төлөө бус ертөнцөд төрсөн бүх хүүхдийн төлөө залбирах хэрэгтэй. Тэр цагт дахиад л өөр онцгой хүүхдүүд таныг зорин ирэх болно. Бүр өөр төрүүлэх аргагүй босон ч өргөн авч болно. Таны хэр хайрлахаас, хэр зүв байснаас өөрийн тань хишиг хамаарна гэв. За тэгэл ингээл хүмүүс юм асуун дээрээс нь ингээд янз бүрийн хүмүүстэй уулзж байгаа юм бол энэ тууж дээр гарч байгаагаар бол зарим нь ингээл бараг галзуу солиотой, зарим нь шалгасан ч юм уу, зарим нь доог тохуу хийгсэн ч юм уу янз бүрийн хүмүүстэй уулзж байгаа. Тэгээд тэр дунд нь би бас гэгэрсэн ингээд хүмүүс байгаад байна гэж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь нэг эрэгтэй эмэгтэй хоёр бид нар ч юм бас гэгэрсэн юм төвшин төрсөн учраас уулзна ингээл тэгсэн юм байна л да. Тэгээд тэр хоёрыг оруулж ирээд уулзсан байгаа юм. Уралдаал бүр ингээл юм ярих гэдэг гинэ. Тэгэнгүүт нь энэ бүсгүй эхлээд эрэгтэйд нь өөрийн тэр алдсан алдааг нь өөрт нь ингэж буулгаж харуулсан байгаа. Нүдэнд нь ч юм уу, тархинд нь ч юм уу. Тэр залуугийн алдаа нь болохоор ном уншиж судлахдаа альжаалаа тайлж байгаагүйгээс номынхаа утга бодит амьдрал хоёрыг хольж хутгах болсон аж. Эмэгтэй нь бол буруу замчлагчтай багшийн бяцлагалд явж тэнцвэрээ барьж чадаагүйгээс ганцаараа ярих үе солиорох шинжтэй болжээ. Түүний хийсэн гин бурууг нь үзүүлж ойлгуулахад тэд аврал ирж буй мэт зүнж бүсгүйг харан суухаж иймх замбраагүй холилдсон оюун бодлыг нь тайвшруулахын тулд хэмээх үгийг уртаар уянгалуулан татав. Тэдний сэтгэлийн долгион намтахад зүнж сая нүдээ нээл
Гэгэрнэ гэдэг би тэглээ инглээ хэмээн хашгирч гүйдэх хэрэг биш. Та хоёрын алдааг би сая тус бүрт чинь үзүүлсэн. Бүтэн жил өглөө оройд хүчний ямар нэгэн дасгал гүйлт хий. 108 өргсөн ч болно. Та ном уншиж юм бичлгүй орчноос сольж биеийн ажил хий. Харин та дахин бясалгал хийж болохгүй. Биеийн хүчний ажил хий. Хүндхэн тусмал сайн шүү. Энэ л та хоёрын эрүүл мэндэд тустай. Боломжтой бол дуугүй байх хориг 3 сар барьчихсан ч болно. Жилийн дараа гэхэд бүх юм өөр болчихноо зовлтгүй гэлээ. За энэ хэсэг дээр тэнцвэрийн тухай гарч байна. Хүн төрөлхтний гол үүрэг нь тэнцвэрийг хадгалах тийм үү. Тэр чинь байгалийн тэнцвэрээс гадна бүх зүйл дээр бол хадгална гэсэн үг. Хитрхи их унтаж болохгүй, хитрхи нойр баг байж болохгүй тийм үү. Хитрхи хийдэггүй, хитрхи баг идэхгүй. Хитрхи их ном уншихгүй, хитрхи баг ном уншихгүй ч гэдэг юм те. Хитрхи ухаантай царайлахгүй, хитрхи ухаан мутаж байхгүй. Үнэхээр ухаантай байлаач гэсэн тэгж ухаантай царайлж болохгүй л гэсэн үг тийм үү. Тэгэхээр энэ хоёр маань ерөөсөө л балансаа алдсан, тэнцвэрээ алдсан. Ер нь харж хахад хоёулаа яг өөрснийхөө төлөө л явцсан байгаа байхгүй юу. Хүн чинь нийгмийн амьтан. Тэгээ сүргийн зохион байгуулалттай нийгмийн амьтан. Тэгэхээр нийгмээсээ бол тасарч болохгүй. За эртний монголчууд болохоор хүн эхлээд үүргээ биелүүлж иж эрхээ эдэлдэг байсан байгаа. Тэгэхээр энэ хоёрын хувьд бол нийгэмдэх ямар ч үүрэг оролцоо бол байгаа. Ямар ч нийгмийн үүрэг гүйцэтгэгээгүй байхгүй юу. Юм сурсан, мэдсэн, тэгээд юу гэж те нийгэмд ямар нэгэн эерэг нөлөө байсан юм уу тэр хөгжсөн одоо те бясалгалаар ч юм уу, номоор ч юм уу тийм үү арга бэлгээр аль алинаар ингээд судлаа, хөгжүүлээ гэхэд нийгэмд ямар нэгэн үүрэг хүлээж энийг одоо ашиглаж хэрэгтэй зүйл хийгээгүй л бол нийгмийн эрхийг эдлэхгүй л гэсэн үг байсан юм байла манай эртнийхээ аюунд. Бас мэдсэний өрөнд ордог гэж байгаа. Мэдсэн зүйлсээ бас бусдаа хуваалцах хэрэгтэй. Өөртөө л ингээ хадгалаад байж болохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр маань ерөөсөө хитрхи өөрсдийнхөө төлөө тууширсан байна гэсэн үг. Бясалгалыг ямар нэгэн зорилготой хүмүүс хийх ёстой гэж байгаа. Тэгэхээр ямар ч зорилгогүйгээр нэмэгтэй магадгүй те бясалгал хийцэн. Ямар үр дүнд хүрэх гээд байгаагаа ч мэдэхгүй хийцэн байж магадгүй. Тэгэхээр энэ маань туушрал болчихж байна гэсэн үг. Тэгэхээр тэрний эсрэг биеийн хүчний ажил дасгал хийж тэнцвэржүүлэх нь. За тэгээд зүнч гэдэг энэ нэр маань бол номыг уншиж эхлээл ерөн бол яагаад зүнч гэсэн юм бол зүнч гэдэг нэр надад нэг л тохирохгүй санагдаад байсан байхгүй. Тэгсэн чинь энэ номны энэ хэсэг дээр бол угаасаа тэрийг бичсэн байна. Багшаа би танд буруу нэр өгчихсөн мэт санагдах юм. Тийм ээ надад зөгнөх чадвар бич тийм их зүн бошго буулгаад баймаргүй санагддаг юм. Харин замч гэсэн бол таарах байсан юм аа. Өөрийн чинь зүрх сэтгэлд шин зам гаргаж өгч чадвал замч мөрч болж буй хэрэг. Би ч гэсэн тэгж боддгоо. Та юуг зөгнөж чадах вэ? Миний ирээдүйг зөгнөж хэлж чадах уу гэж асуухад үзмэрчд хүний заяа тавилан 60% л таамаглаж хэлдэг юм гинлээ. За би танд энэ жил уснаас болгоомжилж яваарай гэж хэлчлээ гэж бодъё. Үгийн шидээр таныг кодолсон гэсэн үг. Гэтэл ирээдүй гэдэг чинь одоо цагаас бүрддэг учраас таны ирээдүйд усны аюул нүүрлэж эхэлнэ. Буюу нөгөө нэг болгоомжлороо гээд тийм юм сонсцсон хүн чинь яах нь тэгээ ус аюултай гэдэг тийм юуг ингээд өөрөө татах нь шүү дээ бодлороо одоо үүлдлээр эрчим энергиэр тийм үү тэгэхээр тэгж хэлэх нь одоо тийм аюултай байсан ч тэгж хэлэх нь аюулыг уламл нэмхээс биш одоо тийм ирээдүйд хэрэгтэй зүйл эерэг зүйлийг бол авчрахгүй гэдгийг нь бол гоё жишээгээр хэлсэн байна. Тэгэхээр бид нэр ирээдүйг мэдэх тэг ялангуяа хин нэгнээс ирээдүг асуух ямар ч шаардлагагүй гэсэн үг. Зарим хүмүүс ингээд нэг сайн үздэг хүнтэй холбоод өгөөч гэдэг юм уу те уулзмаар байж гэдэг юм уу тэгж бичиж байгаа харагддаг. Тэгэхээр тэрх ямар ч шаардлага байхгүй. Таны ирээдүг та өөрөө л бүтээнэ. Өөр хинч биш. Таны ирээдүг та шидэн таал мэдж байгаа. Одоо энэ зүнч гэд байгаа хүмүүс маань ерөнхийдөө тархины хөгжил бургацаа болчих арай илүү байгаа штэ. Тэрвэрээ л ялгаатай. Тэгэхээр яах нь энгийн биднээс чүд илүү таамагийг дэвшүүлнэ гэсэн үг. Энэ бол ирээдүйн дэвшүүлж буй таамаг л гэсэн үг. 100% үнэн байна гэсэн үг бол байхгүй. Одоо жишээ нь бид нар ч гэсэн юмыг бол таамагладаг штэ. За өдөр шөнөгүй архитаад байгаа хүнийг бол тэ илгэн муутахыг хинч л таамаглаж чадна штэ тийм үү? Яг тэрнтэй л ижилхэн гэсэн үг. Эсвэл өдөр шөнөгүй хичээлээ хийгээд мэрийгээд байгаа хүүхдийг амжилт гаргахыг хинч л таамаглана тэ. Энэ нэг юм дуулгал шүү гэдгийг хинч л мэднэ гэсэн үг. Яг энэ шиг ерөөсөө тэр үзэж байгаа хүмүүс бол одоогийн өөрийн чинь байж байгаа байр байдлыг одоо тэг эрчим энерги сүнсний мэдээлэлс чинь бол авчиж байгаа. Өнгөрсний чинь магадгүй зарим нь бол авчиж байгаа. Тэр мэдээлэл дээрээ боловсруулалт хийгдээд тэгээд ирээдүйд яах магадaltaйг нь л танд хэлж байгаа гэсэн үг. Тэр мэдээллүүдээ заавал хин нэгэнд уншуулад хин нэгнээс юм таамаг аваад ах
шаардлага байхгүй. Ирээдүйд бид нэр өөрснөө л хамгийн сайн мэднэ гэсэн үг. За ингээд энэ замч гэд нэрлэж, замч бүсгүй маань тархины хөгжлөөрөө олж авсан тэр 70 ертөнцийн үс тийм үү? Усан мэдээллүүдээ бусдад ингээд түгээдэг байгаа юм. За тэднэрээс нь заримыг сонирхуулъя. Нүгэл ихтийн сүсэг их гэж үг бий. Та нар миний гიშгсэн мөрийг үнсэнгээ алдан залбирч хаад эндээс иргэмэгцээ хүнийг заллах, хуурах, эд хөрөнгөнд шунах зэргээр хуучин бузар булаагаа үйлдэх бол ямар нэмэр байна вэ? Далаалам пап ламтай учрвал бүх нүгэл чинь арилчихна гэж бодож байна уу? Ер нь өөрийн чинь үйлцэн бурууг өөрөөс чинь нүүрэх хэн цагаатах вэ? Яагаад асуултыг надаас асуугаад байгаа юм бэ? Хариултаа өөрөө мэдэж байгаа мөртлөө яагаад бусдаас асууна вэ? Бүү асуу зүгээр л бодож тунгаа. Хариултаа дотроосоо олж ав. За саяны миний яриад өнгөрсөн юу яг хэлсэн мөр байна. Өвчтөе хүмүүс их ирж байна. Өөрөө өөрийгөө өвчлүүлчихэд уйлаад явах юм. Гутлаа толгойдоо тавиад малгайгаа хөлдөө угуулчихсан мэт. Тийм ухамсар дорой хүмүүстэй юу ярих вэ? Тарган затгалан хүмүүс өөрт ойр буй уул руу 100 өглөө алхаж гарчгаад ирээрээ. Надаас асуух юм өөрс чинь үлдэгчгүй. Тийм шүү те? Тэ ер нь бол сайн зүйлийг ч хүн өөрөө л дуудана, муу зүйлийг ч хүн өөрөө л дуудана гэж хэлээд байгаа тий. Тэгэхээр өвчний шалтгаан нь бол бас л бид нар өөрөө гэсэн үг. Зовж буй хүмүүс бүү ээ. Тэр зовлонг та өөрөө л бий болгосон. Амьсгалж буй чинь жаргал мөн. Амьд буй чинь жаргал мөн. Хүн болгонд жаргах гэж ирдэггүй юм. Жаргах ухааныг олчихвол дайны талбарт ч шоронгийн өрөөнөөч 50 байх боломжтой. Энэ насанд өвдөж зовох өр төлөөсөө төлж үүлээ эдлээд буцчих бол өнгөрсөн хойно сүнс чинь амгалан байна. Би дахин төрүүл ийм гэгэрсэн төвшөнд хүрэхийг яавч хүсэхгүй. Яагаад гэвэл ийм мэдрэг болчхоор хэцүү юм байна. Надтай уулзахаар ирж буй хүмүүс маш олон зүйлээр ариун бие сэтгэлээ бузралжээ. Түүнээс хамгийн тод буй шинж бол нохоо гахааны мэт бэлгийн амьдрал. Хүн төрлөختнийг өнөөх хар хүчний нөлөөгөөр бэлгийн амьдралыг өдөр тутам ус уухтай адил мэтээр суртал явуулсан байна. Тэр мэдээллийн сурталт авсан хүмүүс ариун биеэ бузарлаж, эрэгтэй эмэгтэй янхан мэт болжээ. Ариун бие, ариун сэтгэл, ариун сүнсээ бузарлж хаад одоо ямар аврал хүсэж байгаа юм бэ? Биеэс чинь гарч буй цагаан тусал, эрч хүчээ гамна. Бохор энергитэй хүнтэй нэгэн оронд бүү ор. Боломжийн хэрээр ариун бай. Үр хөвгтдээ бэлэг бузартвал удан бузартдгийг байнга захиж сануул. Гэгэн сайхан хайрыг олж амьдрал зохиосон бол түүндээ үнэнч бай. Ингэснээр ямар үр дүнд хүрэх вэ гэвэл урт наслаж эрч хүчтэй байж удмын сангаа хамгаалах болно. Монгол ухаанд 40 хүрээд дөнгөж амс, 50 хүрээд тавьж хүрт гэх үг бий. Энэ бол удмын генийг чинь хамгаалах гэсэн дээд ухаан юм. Үр хөвгтөд чинь өслөө 40 хүрлээ. Одоо амсаж болно гэсэн үг. Удмаач хамгаал, өөрийгөө ч хамгаал. Та бүхэн миний хүчийг сорих гэж үнэхээр өөр төвшөнд хүрсэн эсхийг нэгтлэхээр энд иржээ. Зарим нь бясалгалд суусан хүмүүс ч байна. Тэгтэл тэр хүмүүсийн дотор миний үсний ширхгийг ч болов олоод хадгалахаар мухар сүсэг хуралдчихсан байна. Миний эд зүйлийг авч хадгалаад өөр чинь ямар ч тусгүй байх болно. Харин өөрийгөө өөрчилж зүрхэн хүрдээ энэ гэрэлтэж буй минийх шиг өндөр түвшинд хүргэх боломжтой. Тэгвэл зүрхэн хүрд чинь томрон томорсоор яах гэж энэ орчлонд төрсөн учир ухаанаа ойлгох болно. Хүн төрлөختөн бол гэгэн сайхан энерги үйлдвэрлэж дэлхий бойтгоо гариг эрхсийг ч аврах чадaltaй генийн гайхамшиг. Хүн энэ дэлхийд суралцгал гэж үүлийн өрөө хугаслан төлж өөр түвшинд хүрэхээр ирсэн. Өөрөөсөө буу зүгт түүнтэй нүүр тулан учир бидээ нэвчсэн шаналгаагаа орхи. Хэрэгтэй хэрэггүй бодолд бүү мансуур. Та бүхний дотроос ихшиглэнт хоосон энерги гарч байна. Уул нь ихшиглэнт дүүрэн энерги төвж байх учиртай. Зориггүй бясалгал хүнийг ин хэд хоосруулдаг. Зорилгоо олоорой сэр. За, зориггүй бясалгал хүнийг ин хоосруулдаг гэсэн байна. Зорилго. Сэрнэ гэдэг маань ерөөсөө сүнсний зорилго, миний энэ ертөнцийн ирсний зорилго. Яг хүн хүний хараа өөр байж болно. Тэр зорилгоо л олох. Тэр зорилгынхаа дагуу магадгүй зарим нь бясалгал хийх шаардлагагүй ч байж болно. Маш их ажил амжуулж тийм үү. Хүн байгалан амтнд туслах боломжтой тэр цаг заваа бясалгалж зарцуулахгүй байх боломжтой. Заавал тэр бөөгийг тарих борсоо булчирхаагаа ч нэг дийшлэхгүйгэрч зорилгоо биелүүлэх боломжтой. Гол нь зорилгоо зөв тодорхойлох. Өөрийнхөө дотоод дуу хоолой сонсох. Хин нэгнээс тэгтээ асуух биш, хин нэгнээс зорилгоо асуух биш тийм үү. Ерөөсөө дотор ч юм байгаа. Сүнсний зорилгоо тодорхойлох маш энгийн аргатай дугаарыг айл хэдийн 2 жилийн өмнө хийцэн байгаа те. Тэрийг сонсоогүй явж байгаа бол сонсоорой гэж хүсье. Атхан үзэл чимхэн бодлын гай. Хүний зорилго жижигхэн болохоор
амьдрал нь бас тийм жижигхэн болчих тал бий. Уужийнхан өөдрөг хүний зорилгоч том, ирээдүйнч том, хүсэл мөрөөдөл нь билээгүй байсан ч хүний ёсоор амьдрах учир байна. Тиймээс би та бүхнийг өөрийгөө жаахан уужуу сэтгэх хэмээн хэлэх гээд буй хэрэг. За тэгэхээр бид нар ингээд нөгөө сүнсний сэрэлт явуулж байгаа тийм сүнсний нэг харанхуй үе мүй гэж яриад байгаа шүү дээ. Би бол зүгээр л зориггүй байгаагийн илрэл гэж бодоод байгаа. За үнэхээр тиймэрхүү мэдрэмж авах бол зүгээр зорилгоо л томруулж байгаа. Өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг те хамрах тиймэрхүү зориг байсан бол тэрийг арай том болгоод байрныхаа ч юм уу те дүүргийнхаа хорооныхоо ч юм уу эсвэл Монголынхаа зөвхөн хүн гэхгүй ан амтан байж болно. Нэгэн ан амтныг анхаардаг байсан бол хэдэн бүлгээр нь ч юм уу тийм үү ганц мод ургамалд анхаарал тавьж исэн бол ойд анхаарал тавих ч юм уу ингээд зорилгоо томруулах хэрэгтэй. Бид нар чинь дэлхийгээ аврах те дэлхийн нэг дархлааны эдис болж төрсөн хүмүүс. Тэгээд дээрэс нь боловсрох, мэдэх, сурах, байнгын мэдлэгээ дээшлүүлэх тийм үү. Тэгэхээр мэдлэгээ дээшлүүлээгүй бол дээшлүүлээ. Одоо юу гэдгийг те хэл сурах, шинжлэх ухаан судлах, ан амтан, биологи, ургамал биднэрт мэдэж сурах юм зөндөө байна. Хийх юм зөндөө байна. Зорих зорилго зөндөө байна. Тэгэхээр тэгж нэг жижигхэн зорилго тавиад тэрэндээ ханаад байх, гунж гутраад ах юмгүй том хошиг зорилго тавьсан байхад наадах жижигхэн асуудлууд бол аанда шийдэгдэнэ. Тэгж харанхуй үе мүй бай сэтгэл готраад ингээ тэрэ болоод байх ямар ч цаг зав байхгүй гэсэн үг. За энэ зүнч гэд байгаа буюу би бол замч гэд нэрлэж байна. Энэ бүсгүй маань за хүмүүс туслаад зарим нь бүр хавдраас нь эдгэж байгаа гэж энэ цохиолдол гарч байгаа энэ тууч төр бол за ингээд бүр ингээд лекц тавиад бясалгал хийгээд эдгээгээд ингэж явах явцдаа бас нэг өөрийн гол зорилгоос хазаасан байсан талаар энэ хэсэгт гардаг. Би энэ дэлхийд оюун ухамсараа хөгжүүлэх гэж ирсэн. Тасралтгүй суралцах ёстой байсан. Тэгж чадалгүй амьдралын аарсаар зүйлд бүдэрч явсаар санаандгүй гэрлийг олсон. Тэгэд одоо бүхнийг шийдэж бүхнийг мэддэг мэт аяглаж байна. Тэгтэл нөгөө өөрийгөө хөгжүүлэх минь онх орхигдоод байна. Багшаа надад хүн төрлөختөнд туслах их мэдээлэл байгаа ч өөрийгөө хөгжүүлэх маань хамгийн гол нь юм аа гэсэн байна. Бидний одоо хүн төрөлхтний гол зорилго дэлхийн тэнцвэрийг хадгалах, дээрэс нь өөрийгөө хөгжүүлэх гэдэг чинь одоо бясалгал хийгээ суугаад зөвхөн бэлэг талаа бодоод байгаа биш. Арга бэлэг аль алийг хөгжүүлнэ гэдгийг яриад байгаа тийм үү. Мэдлэг мэдээлэл олж авах, мэдлэг мэдээллийг хаанаас олж авахаа ядаж мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр манай үдэс бол ерөөсөө л биднийхаар бол юу гэх юм 10 жилийн боловсралт нь мэдээллийг яаж хэрхэн хаанаас олж аваад цензүүртэй өөртөө хэрэгтэй болгож тэрийг практик дээр ашиглах вэ гэдгийг л заачдаг байсан. Тэгээ бусдыг хүүхэд өөрөө хийдэг гэсэн үг. Тэгэхээр байнга өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах дээр л анхаарах нь бидний сүнсний гол зорилго. Тэр авсан мэдлэг мэдээллээ тэгээд тодорхой төвшөнд хүрэхээр мэдээж бусдтай хуваалцсан ямар нэгэн үйлдэл хийн, ямар нэгэн бодит практик дээр юм хийх ёстой гэсэн үг. Саний ярьсан талаар яг ийм хэсэг байгаа юм. Засархуу эс засархуу. Бясалгал хийхээс өмнө надад дутагдал байсан. Гэгэн гэрэлд хөрсөн хойно сүнс ариутгагдсан ч дутагдал үлдсэн байсан. Би өмнөх шигээ бүгдэд туслах ёстой гэж бодсоор бойн миний алдаа байжээ. Миний өмнө суугаа та бүхэн ямар дутагдал байна вэ? Дутагдлаа улам томруулсаар, улам даймжруулсаар байх уу? 10 хар нүглийн тухай буддаа багш номложээ. Тэр 10 хар нүгэлд орохгүй ч гэсэн жижиг сажиг нүгэл байсаар байна уу? Хов ярих уу, гимгүү хүнийг үзэн ядах уу? Их идэх, хартлага, дэлгүүр хэсэг дон, залхуурал, завхаарлуу. Дутагдлаа засаж болох уу? Өдөр тутам баг багаар зассаар салж чадвал таал өөрөө хожих болно. Зүнч миний үгийг дуусал бол тусал туслаар хэрэгжүүл. Би таны амьдралыг яаж аврах тухай л яриад байгаа хэрэг. Таны зүрх сэтгэлийг ариутгах тухай ярьлаа. Зүрх сэтгэлээ алдаа дутагдлаа ариутгах бол амьдрал чинь илүү амар хэлбэр, илүү утга учиртай байх болно. Иймд хэрэгжүүлэлт хэрэгтэй. Юу хиймээр байна? Амьдралаа яаж сайжруулмаар байна? Бусдад хэрхэн тусалдмаар байна? Бүхнийг хэрэгжүүлж эхлэе. За ингээд энэ бусдыг замчилж байгаа энэ бүсгүүд маань тэрэнгүүд уулзах хүсэлт тавьсан хэсэг бас байгаа. Жимс нэлээ юм адал явдалтай. За тэрэнгүүд болохоор юу гэж юм гэхээр цагаан тэрэн бидэнд бас эмх журам ахцах би үнэхээр хоосонгүй зүнж болохоор та дуудлагыг минь авч ирсэн бололтой. Бас хүрэх аргагүй хамгаалалтай юм байна. Тэдний өөрсдөө цагаан тэрэн гэж нэрлэж бууг нь дуулаад игдүүн хөрсөн тавилан багш. Хүнийг хорлох чинь тэгээс сайн хэрэг үү гэвээс. Хэц бид хорлохоос илүү өөрсдөө хорлох нь л их шүү дээ. Хүмүүс нэгнээ зодож амийг нь бүрлгээд шоронд ороход нь бид буруутай юу?
архиуж ааш авир гаргаж алд бие хайрлахгүй өвчин зовлонд тулчгаад маниусыг буруутгаад байдаг нь тэдний төрөлхийн авир. Өөрөөсдөө хорлоод байвал дэмнээд өгөх нь зүүн хэрэг бидтэй гэж яжилсанд бас нэг тэрнэ. Би сая ухамсарын дурсамжийг чинь ухаж харлаа зүнчөө. Биднийг эрэлгийн элчүүдэд барьж өгөх гэж бүх чинь харж байна. Гэвч бид үгүй бол орчлон эзгүүдэж харийн биетүүдэд завшаан болно. Лус савдаг чадалтайч бидний энд хүрэхгүй. Сайн үйлдэл бидэн шиг тэрнч бас бий. Аврахыг хүснээ авардгийг минь мэдэж авах тун гэхэд зүнж. Эхлээд сайн хүсэлтэн байж болно таад. Гэвч цагийн ирэхээр хувирсаар хүний махан хүнстэн болдог гэхэд нэг тэрнэ. Та зүтгэрийг бидэнтэй андуураад байна. Зүтгэр бол завсрын ертөнцөөс бууж ирдэг өөр оршихуйтнууд. Тэднийг дарж шүүгчдэд барин өгч болно. Гэхэд бас нэг тэрнэ. Зүтгэрийн сулрах ажлыг хүмүүс өөрсдөө үлддэг шүү дээ. Хүн өөрөө дотроосоо өмхирж ялцардаг. Тэр нь л биднийг урин дууддаг юм. Хүн хэвээр оршиж буй нэгэнд халтах учир бидэнд байхгүй. Уул ус хөндөж эрчмээ оролдож тэнд оршдог зүтгэрүүд нь суларч хүний ертөнцид буучгаад байна. Хүний дотор зүтгэрийн мэд хорон санаа боловсрох нь их болсон. Хүн өөрөө байгаль нутаг усаа хамгаалж бархаа болсон тул бид хүссэн хүсээгүй тэр албанд гүйх боллоо. Зүнж танаас нэгэн гуйлттай ирсэн нь бид одоо энд байгаа төрлөөсөө дэвших хүсэлтэй шамблын дайн болоход хорхоо шавьж оролцдог гэж дуулсан билээ. Энэ одоогийн хүмүүсийн хэлдгээр хөгжил гих зүйлийг засахад тун бэрх болоод байна. Харин зүнж та хамгийн эрхшээх их хүчийг хурааж байна гэж дуулав. Бид нэгэн мөрийн хүч болон дагая. Хүссэн бүхнийг чинь хөргөж ирж, сансан бүрийг чинь саадаж, хоцроолгүй гүйцээ. Гэхэд бусад дөрвөн нэгэн дугаар биднийг дагуулж хайрл гэцгээлээ. Зүнч би газар дээрх сайн муу бүх хүчийг нэгтгэж буй минь үнэн. Дэлхий гариг ирсийг аврах том үйлд их хүч хэрэгтэй буй. Намайг дагая гэвээс би дагуулахад бэлэн. Амьд биеэр бус хий биеэр л дуудах вэ. Тэр цагт та тав болон дагуул олон тэрэн чинь надад үйлчлэхийг зөвшөөрч байна уу гэхэд тэд мэхэлцэн зөвшөөрч байна гэлцэв. Тэгвэл цаг нь ирмэгц би хий дүрээр ирж дуудъя. Асуух гэж буйг чинь мэдэж байна. Тэнгэрийн нууцыг газарч задалтгүй учир хизээ хаана гэдгийг мэдүүлж чадахгүй. Мөнх оршихуд бурхад ч тааварлж чадахгүй буй хэрэг шүү гэлээ. За ингээр яах нь хар цагаан арга бэлэг ингээд хосолсон те тэрэн буугч өтгөр хүн те энэ бүгд маань яах нь хоорондоо нэгдэх нү, нийлэх нү, дайцаж хинэн ялах нү гэдгийг та бүхэн одоо үргэлжлэлийг номноос уншаарай. Энэ тэрнэнгүүд нь яаж туслах нү те туслах нү эсвэл хорлох нү тийм үү? Цаашаа нэлээд юм өрнөн. Энэ зүнж гихтэй бүсгүй маань хэр амжилтанд хүрэх нү, ямар аргаар асуудлуудыг шийдэх нү те энэ бүгдийг та бүхэн номноос үргэлжлүүлж уншаарай. Подкастн дээр хэлэх гээдсэн баг бүх гол санаануудыг энэ ном дээр хилчиж бид нар дэлхий дээр тийм үү өөр гариг эрэхтэй биш сүнсэн биеэрээ биш одоо хүн биеэр тийм үү амтан ургамалдч биш. Тэгэхээр тэр мөн чанар маань дэлхийн тэнцвэрийг хадгалах, дэлхийг хамгаалах, ан амтан ургамалтай тэнцвэрийг хадгалах. Дээрэс нь байнгын мэдлэг оюунаа тэлэх, ухамсараа тэлэх, хүн чанартай байх, шудраг байх, бусдтай туслах тийм үү. Саяны номны хэсэг дээр яг энэ агуулгуудыг бүр аягүй сайхан оруулаад өгсөн байна. За тэгээд өнөөдрийн подкастын агуулга болж байна. Тэгээд хоёр хуудсан дээрх нэг хэсгийг уншаад тэгээд подкастаа өндөрлөе. Хүн төрлөختөн бол тунгалаг ус шиг сэтгэхүйтэй эрхэс гарагт хайрыг түгэж инэрл хайрын эрчим үйлдвэрлэх ёстой бодгол. Тэгтэл хорон муу санаа нэг нөгөөгөө барьж идэх сэтгэхүйгээсээ болоод өөрийн бүтээгчдэд хаягдсан азгүй төрөлтөн та нар сүнсээ хөгжүүлэх гэж ирсэн болохоос алт мөнгө тогтоо орон сууц эдэж уусны төлөө төрөөгүй юм. 100 хувцас танд хэрэггүй, 100 төрлийн хоолч хэрэггүй. Дээшээ хар бүтээгчтэй талархаад бүхнийг шинээр эхэл. Би таныг аврая. Та аврагдчихсан юм чинь гэж хөөрөөд зүгээр суугаад байж болох уу? Аврал хэрэгтэй нэгэн рүү оч. Тэгвэл надаас сургаал сонссны чинь талархал нь тэр болог. Тэр хүн чинь бас өөр нэгнийг авраг. Энэ тасралтгүй гинжин урсгалыг хайр гэж нэрлэж болно. Дэлхийгээ хайрл, амьтай болгоныг хайрл. Окей, за та бүхэнд маань ямар сэтгэл төрөв? Энэ подкастын дугааруудаас авдаг байсан тэр мессеж, мэдрэмжийг энэ номны бол нэг 5-6хан нүүрний хэсгээс бараг авч чадсан байх гэж бодож जैन. Тэгээд цаашаа яаж өрнөх нь энэ сонирхолтой юм зохиол байгаад байна. Тэгэхээр одоо зүүнч гэдэг номыг сонирхож уншаарай гэж зөвлөе. Манай подкастын байнгын сонсогчийн маань бичсэн
зохиол байгаа учраас бараг уншиж хахад чинь тэр подкаст дээр яг энэ хэсгийн зүйл гарсан шүү гэж бодогдохоор тийм байнгын сонсогчд маань их ойр тусгаар ийм гоё зохиол гарсан байна. Тэгээд ер нь яванда зохиолчтойгоо хамт би бас киноны зохиол гэж ярьж байсан. Тэрэн дээрээ ч хамтрах бах. Тэгээд шинэ бас номны оо санаа өгч юм уу те. Ямар ч гэсэн ингээл нэлийн юм хамтрал болох байх гэж бодож байна. Бид хоёр бол нэг л удаа уулзсан. Тэгээд нэг ойлголт, мэдээлэл нэг учраас маш сайхан байсан. Магадгүй байнгын сонсогчд маань энэ номыг авч уншаа. Тэгээд авч уншсан сонсогчд маань зохиолчтойгоо нийлээд бөөндөө нэг юм уулзалт хийвэл гоё юм болов уу гэж бас бодоод байна. Та нар юу гэж бодож байна? Танал сэтгэлээ доор үлдээгээрэй. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түрэштэй.